Өдрийн мэнд эрх мөндөд үзэгчид сонсогчдоо ингээд ирээдүйн тэрбум доллараар үнэлэгдэх гарааны бизнесийн эзэдээ зориулж хийдэг гарааны бизнесийн нэвтрүүлгийн маань 12 дахь дугаар үгээр эхэлж байна. Үгээр эхэлж байна. Би тэр дөнгөж түрх 11-ийг бичсэн шүү. Одоо ингээ 12-ыг үргэлжлүүлж бичиж байна. Зочин үлээж аваад байж байна. Өнөөдөр бидэнтэй 12 дахь дугаард маань одоо бол өөрийгөө тийм ээ Wild Digital Agency-гийн үүсгэн байгуулагч Гүсtik Сахирлоо CEO гэж явж байгаа. Тийм үү? Болдбаатар гэж юм. Олон бас мэдэн дээ. Тэгээд нийтээр харж яасан та энэ юм чийдэг тийм үү? Ийм хүн байгаа. Манай үеийнхэн бол ер нь бол PC тоглож яваа танилцсан тохиолдол их олон байгаа. Намайг оруулаад PC ажилуулдаг байсан. Би ч гэсэн оюутан байхдаа PC ажилуулдаг гэсэн шүү. Тэгэхээр баялал нэг замаар нэг замналтай л хідэн нөхдөд байдаг. Технологи өдрийн Болдбаатараа бидэнтэй ирж ярьж аваад баярлалаа. Энд ирээд бас ингэ чөлөөтэй харилцгаа аюу гоё. Одоо тэгээ өнөөдөр бит хоёр PC-нээс эхлээд digital agency хүртэлх бүх бизнесийн замын ямар сорж авах юм байна? Сорж авахаар энэ ярилцлага хийж байна. За тэгэхээр гарааны бизнес нэвтрүүлэг маань ойлгомжтой. Бизнесээ эрхлээд хийгээ явж байгаа хүмүүст тийм ээ өнөөдөр одоо inspiration болох зөвлөгөө өгөх, өөрөө чи гаргасан эрсдэл, алдаа, амжилтыг хуваалцаж тийм ээ. Тэгээд яхахгүй нэг хідэн тэрбумын компани үүсгэж чадах нь үгүй үзье да. Өнөөдөр яриагаар дамжуулж компани үүсгэж болдго юм бол тэрийг л хийх гэж оролдож байна тийм ээ. За Болдбаатарын эхлээд ингэж эхэлнэ. Зочноо танилцуулахад хамгийн түрүүнд бид нас Twitter-ээр нь эхэлж танилцуулж байгаа. Болдбаатарын Twitter нэх айтайхан үсгэлэхгүй бол энэ айгүй урт юм. Айгүй хэцүү юм байна зав яг. BOLD Болдбаатар хэцүү оруулаад яг энэ хэлсэн. Болдбаатар гэдэг Twitter дээр оруулах та бүхэн. Тань 6975 байгаа шүү дээ. Тэгэхээр маш их идэвхтэй твит ч юм байх нь тийм үү. За Болдбаатарыг Twitter дээр social media marketer, founder and director at Wild Digital Agency. The Wild-ийг болохоор Wild Social юм тийм үү? At Wild Social. CMO, CTO, Art Holdings. За энэ ингээд манай өнөөдөр нэр томьёо гараад ирлээ л да. Энийг тайлбарланаа дараа. Тэгээ formerly EIT company founder Movie MGL. Энэ төсөл би дээр хоёлаа ярьж байна. MMF тий. Movie MGL гэдэг юм байна. Тэгээд вебсайт нь Болдбаатар Цэгнет. Twitter-д 2009 оноос эхэлсэн байна. Тий. Нилээ эрт орж ирсэн байна. Нөгөө анхдагчдын нэг л байсан дөө. Тэр үед нөгөө аягүй улс тоо зохион байгуулдаг байсан. Монголчууд 100-аас 500-д ютчд байдаг байсан. За тэгэхээр Twitter-ийн цол бол одоо ер нь харцаг хавцаа юу? За тэрнээс нэг буурахгүй л багш найдаа шүү дээ. За гард юм байна да тий. За тэгэхээр ийм үндийг өнөөдөр урьж авчихсан байгаа. Олон юм ярина. Тэрний өмнө уламжлал ясаараа нэг мэдээ хүргье. Өнөөдөр манай зочин ч гэсэн нэг мэдээ авчихсан байна. Би их мэдээ хүргэчихв. За тэгээд дараа нь Болдбаатар яваа. Тэгээд дараа нь идрээ хүргэж. За миний өнөөдөр мэдээ их сонирхолтой байж магадгүй байна. Энэ мэдээ энэ эфир гарах үеэр ч гэсэн шинэ байх, ер байх гэж бодож байна. Gmail-ээс гарсан сонирхолтой мэдээ хоёр харсан байж магадгүй. Gmail одоо имэйл хаяганда нөгөө орны юу хэлээр нь шууд латин бус имэйл хаягуудыг ашиглаж эхэлж байна. Тэгэхээр энэ жишээн дээр нь одоо Япон хаяг нь Япон үсэг @Япон үсэг Япон үсэг гэх байдлаар имэйл бичилцэж нааша жаашаа болдог гэж байна. Энэ технологи саяхнаас буюу 6-аас 8 сарын 6-аас нэвтрүүлж эхэлсэн юм байна. Тэгэхээр утгагүй хэрвээ манайханд одоо тийм ээ wild гэдэг монголоор хөсгөлдсөн wild.com гэдэг утгагүй хийдэг болно тийм ээ. Тэр үед бид энийг бас тэр мэдээ сонссон мэдгүй нөгөө Datacom-оос wild ерөөдөө нөгөө мон доменыг гаргацсан шүү дээ. Тэр нөгөө Unicode-оор бас бичдэг болсон тий. Тэгэхээр яг л юм юм да. Unicode хаягуудыг тийм ээ. Одоо өнөөдөр Gmail дотроо ашиглаж болох тийм сонирхолтой юм. Удахгүй энэ нь Google календар болон Google Apps-ын бусад үйлчилгээгээр нэвтрэн гэсэн байна. Тэр нэгд бол хамгийн дөрөнд л нөгөө username олж авах гэл алдсан байна. Тийм байна. Өөрсдөө олж авч байгаа тий. Око гэдгийг одоо монголоор яг амхандаа гэхдээ око хэлдэг. Чиний нэр хаавч давтагддаг байхгүй. Айгу бас. Тэр нь бас гай. Би айгу түгээг мэлсэн шүү дээ айгуцсан. Тэгэхээр яг энэ мэдээтэй холбоотой болдогоос ихний асуулт гараад ирлээ л да. Wild-ийн домен. Компани домен Wild Cig Agency гэсэн тийм үү? Энэ одоо олон хүнийг ашигладаг зүйл. Энэ одоо хизэнээс юм болчих вэ? Энэ юу юм бэ?
тайлбарлаж өгч. Яг нөгөө технологи жоохон сонирхдаг иймэрхүү чиглэлийн мэдээлүүд яг нөгөө илүү технологийн төлөө хүмүүс бол энэ дээр бас тодорхой хэмжээ мэдлэгтэй байгаа бах. Яасан бэхээр түрүүчлээс эхлээд одоо томоохон GoDaddy бол энэ томоохон одоо domain нэм зардаг одоо серверүүд байгаа шүү дээ, сервисүүд. Эдгээр яасан бэхээр цаанаас стандарт гаргаад ерөөдөө миний мэдхийн анханасаа 50 орчим байсан, явандаа 200 орчим юм custom domain нэмүүдийг гаргаж ирсэн. Тэрний юу гэхээр бид нар болох нөгөө нэг юм тогтцсон ойлголт байгаад байдаг шүү дээ. .com.net, .org гэх мэт нэг хэдхэн юм л байдаг юм байна. Эсвэл нэг country domain байдаг шүү дээ, CMN гэх мэт юм уу. Энэс хэтэрдэггүй мэн гэсэн ойлголттой байсан чи тэр ойлголтыг бүр эвдээд тий. Энд чинь бол юу гэхээр эцсээ цаана бол хүн хийсэн юм байгаа шүү дээ, тий. Тэгэхээр тэрийг бол чөлөөт эвдэж болох юм байна гэдгийг харуулад яасан гэхээр pub, bar, menu, тэр утга holding, photography, design гэх мэт нөгөө com гэдгийн оронд маш олон төрлийн зүгээр нээлттэй хэрэглэх боломжтой домен гаргаад ирчихсэн. Энийг мэдсэн хүмүүс бол эхнээс ингэ аваад эхэлчихсэн. Тэр утгаар банк гэдэг домен гарчихсан. Би одоо энийг хэлж байгаа нь бас нэг талаас нь жоохон өөрийнхөө алдчихж шүү дээ. Юу гэхээр би бол өөрөө бодож байсан. Айгуу зөвөн сонсож байна. Томоохон банкнуудын жишээлбэл домен нэм одоо гараад тэрийг авсан хүн бол тэр доменыг маш хүнтэй бас зарах боломжтой жишээ. Зүгээр яг жишээ тий. Одоо шинэ одоо хас банк гэж ярьж байгаа бол has.bank энэ бол хамгийн товч өгөөд ойлгомжтой. Ийм боломжийг бол яг бий болгоод байгаа. Энийг яг хамгийн өргөнөөр нь боломжтой шууд ороод үзье гэвэл govdaddy.com-оор ороод тэр TLD гэж ярьдаг л да. New TLD-с гэ байгаа. Тэрүүгээр ороод сонирхоод үзээрэй. Яг бизнест бол айгүй сонирхолтой домен байдаг юм байлаа. За маш их гоё мэдээг өгж байна. Тэгээ би яг GoDaddy-дээр орсон байна. Mobi гэж байна. Zig Club гэж үүссэн байна. Zig XYZ гэж үүссэн байна. Тийм XYZ generation. Тэгээ би бас энийг бас санаж байна. 6 сарын өмнө би уншиж байсан. Coca-Cola чинь Coca-Cola компани Zig Cola-г хөдөлтөж авсан гэсэн сонсч байсан. Өөрсдөө зөвхөн зориулж. Тэгээ одоо маш хүлээлт бий болчиход байгаа. Тийм нэг тийм костюм авахын тулд $250,000 гэдэг. Тэрнийхээ доор зарж болно бас. Премиум домайнууд гэж байдаг шүү дээ. Тэрүүгээр ялгарч байгаа. Тийм. За маш их сонирхолтой. Ийм мэдээ байна миний зүгээс. Google-ийн зүгээс ийм утгагүй бүгдээр Kirill дээр Unicode байдлаар имэйл хоорондоо бичилцээ. Заавал англиар, латинаар харьцах хэрэг болж байна. Англи хэл үзээгүй бол тэгэл имэйл өнөр одоо ер нь тиймэрхүү хүмүүс маань илүү аятайхан болох юм байна. Тийм имэйл. За болдог имэйл мэдээ юу өнөөдөр? За миний хувьд яг компаниар сонирхолтой сайхан юу болж байна. Тэр талаасаа жоохон ганцаар юм ярьж бодлоо л доо. Сайн төлөвлөсөнгөө. Юу гэхээр бид нар яг үндсэн чиглэл бол яалчгүй нөгөө дижитал брендинг буюу дижитал маркетинг байдаг тийм захин орчинд хийдэг маркетинг технологи дизайн ажлуудыг үүсгэдэг. Энийг илүү цогцоор нь үйлчлэг болж гаргадаг. Энэ дээрс бид нар хамгийн сүүлд гадагшаа apcac.org буюу apcac.org гэж сайт байгаа. Энэ юу гэхээр Asia Pacific Chamber of Commerce буюу одоо American Chamber of Commerce-ийн Аз нохон талаа бүсийн орнуудын худалдааны байгууллагын вебсайтыг хийсэн байгаа. Энэ дээр бид баг 2 сар гаруй ажилласан. Нилээн дизайн бол тасархаа болсон. Тэгэхээр дизайн, агуулга, технологи бүх зүйл дээр нь одоо манай 7 хүн бол те 2 сарын хугацаанд бүр dedicated ажиллаад ингээд 2 сарын хугацаанд дуусгаад одоо ч гэсэн засварууд нь явуулж байгаа бүр тийм томоохон төсөл байгаа. Энүүгээр бид нар бас нэлээд бас гаднаас бас нэлээд захиалгууд бас сонирхолтой хүмүүс бол одоо татаж эхэлж байна. Тэгэхээр юу гэхээр яг тийм тэр бол нэлээд бидний хувьд бас амжилт байсан юм гэж хараад байгаа. Тэгэхээр зөвхөн юу гэдгийг Монголдоо гэхээс илүү те гадагш яг хэдийгээр энэ харахад ингээд жижиг вебсайт хийж байгаа юм шиг мөртлөө те гаднаас бас $5,000 оруулж иж байна гэдэг нь бас Монголынхаа зах зээлд бас гадаадын зах зээл нэмэр болж байгаа юм болов уу гэж хараад байгаа юм те. Яг жижиг эхлэл илүү цааш явах байх гэж найдаж байгаа. За тэгэхээр Болбаатрын мэдээ appcac.org энэ доор ингээ бичээстэй орж үзэх нь маш их сонирхолтой. Энэ нэг one page стилтэй юм шиг байна. Тэгсэн мөртлөө энэ хойно явж байгаа зүйлүүд их гой зүйлүүд байна. Хөвсөн. Энэ бол нөгөө Ajax, one page, full screen гэх мэт яг энэ одоо responsive те бүх төрлийн төхөөрөмж ажиллах гэх мэт энэ сүүлийн бүхэл технологиудыг нь судалж агаад яг энэ дээр бол бадж чадсан вебсайт гэж үзээд байгаа. За манай веб сонирхож байгаа залуучууд бүгд орж үзээрэй. Их гоё. За эдрийг мэдээ болцсон гэсэн юм уу? За Окопт хоёр бас ярилцаад байгаа тийм сүүлийн үед мэдээлэл заримдаа манай эпизод төрүүлж хийгддэг учраас хойно гараад байна. Тийм учраас бас ер нь гарааны бизнесээ эхлүүлж байгаа ирээдүйн тэр бомтон болох гэж байгаа хүмүүстэй нэм бадцсан хэрэгтэй мэдээллүүдийг бас мэдээндээ оруулж яа гэж шийдсэн. Өнөөдөр болохоор би Барбара Коркран гэдэг би өмнө нь ярьжсэн Нью-Йоркийн хөрөнгөний зах зээлийн том тэр бомтон Shark Tank нэвтрүүлгийг хөтэлдэг эмэгтэйгийн твитлсэн нэг твитээс их сонирхолтой зүйл хуваалцгаар шийдлээ. Би энийг өөрийнхөө аккаунт дээр ретвит хийсэн байгаа. Орж үзээрэй. Гэхдээ асар олон хүмүүс асуудаг. За ингээд дижитал компани байгууллаа, технологийн компани байгууллаа. Яг ямар замналаар яваад мөнгөнд хүрд юм бэ гэдгийг ойлгохгүй. Хизээ мөнгөө босгодгийг. Тэгэхээр энийг маш амархан инфографикаар харуулсан байна л да. Би тэгэхээр энийг ерөөсөө тайлбарлаад өгч юм.
За хамгийн түрүүнд нэг бүтээгдэхүүн бол тэр нь яг өөр чинь төгс таалагддаггүй. Тэгээд тэрийгээ сайн судал. Тэгээд энэ бүтээгдэхүүнийг яаж сайжруулах вэ? Тэр талаар бод. Тэгээ сайжруул. Ингээд сайжруулсан бета хувилбар буюу түрүүний эпизод дээр тайлбарласан туршилтын хувилбараа гарга. Тэгээд энийгээ 100 хүнд үзүүл. 100 хүнд үзүүлээд тэдний санал бодлыг аваад дахин сайжруул. Тэгснийхаа дараа хамтрагч бол. Сайн хамтрагч бол. Сайн хамтрагчтай болоод хувьцаагаа зүгээр л 50-50% хуугаад аа. Энэ бүх алхмууд дээр хүмүүс дандаа ингээл хитийг хуваах уу, яах уу, би төрүүлж ихсэн гэх тийм байдаг. Тэгэхээр энийг ерөөсөө алтан дүрм нь энэ юм шүү гэж тайлбарлаж байна те. За ингээд 50-50% авчлаа. Хамтрагчтай боллоо. Хэрүүл байхгүй. Тэгэд хөрөнгө оруулагч бол хөрөнгө оруулагчтай хэдэн хувийг өгөх вэ? Зүгээр л алтан дүрм 10% өг. Тэгээд оронд нь нэг болж байгаа мөнгөний ав. Тэгээд жинхэнэ бүтээгдэхүүнээ тэр хөрөнгө оруулагчаас олсон мөнгөө зарцуулаад хий. 2 сар суугаад 7 хүнтэйгээ суу. Гаргалаа. За ингэчээд бүтээгдэхүүнээ зар. Бүтээгдэхүүнээ сая хүнд зар. Тэгээд чи саятан боллоо. Ингээд дараа нь хөрөнгөний зах зээл дээр гарах буюу stock exchange. Хувьцаагаа зар. Хувьцаагаа зарлаа. Амжилттай компани хувьцааг асар олон хүмүүс мөнгөөр өгнөлж аавна. Ингэж чи баян болдог. Ерөөсөө л зам нь энэ. За тэгэхээр энэ айгүй биднээс бодлохоор яг нөгөө процесс нь харагдаад байна л да. Яг тэр яхахгүй хийжсэн зүйлөө сонсогдоод байна. Хэрвээ үзег бол эдрэгийн блог руу ороо эсвэл твиттер руу ороод энийг хараа чи блог дээр бас тагна шүү дээ. Би блог дээр энэ талаар бичнэ. Тэгэхдээ ерөнхийдөө бол алтан дүрм нь энэ юм байна. Энэ талаар би задлж бас бичдэг блог дээр орж хараарай. За ямар ч үсэн мэдээний болон энэ байла. Сонирхолтой гяскас мэдээг хүргэлээ. Тэгээд шууд асуулт руу орё да. Саяныхаас гарч ирлээ. Яг эдрэгийн саяны уншсан зүйлээс. Хамтрагч гэж юу юм бэ? Өөрөө одоо Wild дээр болдоогийн хувьд хамтрагч. Ер нь бол болдоо миний мэдх юм бол дандаа хамтрагчтай байсан тийм үү? Хамтрагч хэр чухал юм. Тэр бизнесийг эрт байхад нь хувийн өгчих харамсалтай санагддаг уу? За наад чи бол яг нөгөө миний загтсан газар маячж байгаа сэдв байхгүй. Би ярих амар хүсдэг сэдв. Яг тэгэхээр энэ нөгөө монголчууд ч юм уу ер нь бол зүгээр ихэнх хүнд байдаг тийм нэг сони анчиг үзэл байдаг л да тийм. Нөгөө ингээд заавал өөр юм хийх гэдэг тийм. Юмыг заавал өөр юм байжээсээ би хийж тэгжээж тэрэндээ айгу өмж сайн зүтгэх гэдэг. Гэхдээ юмыг нөгөө хамтраад партнершип үүсгээд нэгэндээ туслаад дэмжиж ингээд нөгөө англиар бол нөгөө синержи гэдэг шүү дээ тийм. Монголоор бол бид нэг харилцан шүтэлцээ гэж орчуулад байгаа. Тэг энийг бичээд аваарай. Би нэгэн бодож орчуулсан шүү. Манай бас хуйгаад нөгөө хамтрагчид нурс энийг гаргаж ирсэн. За өнөөдрийн үг синержи нэр томьёоны эхний үг гараад ирлээ. Синержи буюу монголоор харилцан шүтэлцээ. Харилцан шүтэлцээ. Ерөнхий санаа нь бол тэр шүү дээ. Нэг дээр нэмэх нь нэг. Гэхдээ тэр хоёр юм хосоосныгоо газар тэр хоёрын нийлснээс илүү гарч ирэх үнц нь илүү нэг тийм орчуулга дээр. Харилцан шүтэлцээ. Айгуу. Тэгээд энэ үгийг болохоор би партнеруудаас сурсан үг байхгүй. Би өмнө ч гэсэн дандаа партнертай л явсан, дандаа хамтран ажиллагчтай байсан. Гэхдээ одоо энэ Wild Digital гэдэг компани үүсгэснээс хойш яг утгаараа тий бизнесийг удирдах авч явах, яг суурьас нь үүсгэх гэдгийг үл мэдрээ явж байна л да. Гэхдээ харьцангуйс амжилттай одоохондоо ямар ч гэсэн нэг алдагдал орчихгүй шиг явж байна. Тэгэхээр бас харьцангуйс сурчлах сайн хувьдлуулсан юм болов уу гэж хараад байгаа. Тэгээд партнер гэдэг юу гэж ойлгоо гэхээр тий одоо манай компани жишээ татъя л да. Бид нэр анх гуруулаа эхэлжсэн. Анхандаа бол хоёулахнаач байсан. Тэгээ эхэлсээр угаад ингээд дизайнаа чаддаг. Би одоо ингээд дижитал маркетинг, сошиал медиагаа хийдэгтэй. Ингээд туршлага бүрдүүлчихсэн. Дизайнерууд, дижитал одоо тэгээд технологийн 3 хүн нийлээд тий. Хоёр дизайнер байсан л да. Тэгээ 3 хүн нийлээд энэ компани үүсгэжсэн. Тэгээд ингээд эхлэхэд яадаг мэдээж нөгөө ихтгэл өмчлөлтэй сайн хүмүүс нийлжээж тийм үү? Санаагаа олоод энэ компани үүсгэж эхэлдэг. Тэнгүүт энэний дараа ямар асуудал гардаг мэдээж хөрөнгө оруулалтын асуудал тийм үү. Нөгөө стартапын асуудал ч угсаал хөрөнгө оруулалтын асуудал шүү дээ тийм үү. Зээл авах хэтэрхий өндөр рисктэй байдаг. Тэгээ нөгөө тааж гэсэн нэвтрүүлэг болгоноор ярьдаг. Тэгээ одоо ч энийг шийдэх гэж оролж байгаа. Окоммент хийж байгаа тэр стартап викенд бол бас энэтэй нэлээд холбоотой асуудал болов. Партнер болохоор юун дээр гарч идэг вэ? Нэгдүгээр хөрөнгө оруулалт дээр партнер гарч идэг тийм үү. Үүний дараагаар партнер бол туршлагаас гарч ирдэг. Өөрөөр туршлагатай партнер компаниг хамгийн түрүүнд өргөж чаддаг. Юу гэхээр одоо санхүүг одоо шинэ санхүүгийн асуудал шүү дээ тийм. Компани санхүү яаж одоо компаниг удирдах уу тийм. Яаж компани одоо дүрм журам цаашлаад одоо компани одоо стратеги тийм. Компани одоо 5 жилийн төлөвлөгөө одоо projection гэх юм тийм. Энэ зүйлсүүдийг дөнгөж одоо над шиг эхэлж байгаа юм залуучууд
мэдэх бол барагдтал бол мэднэ гэдэг бол хэцүү. А тэнгууд тэрийг нь зөвлөө чиглүүлээд явцдаг тийм стратегик партнер бол байх хэрэгтэй юм билээ. Компани. А тэр компани болж игэл давхар хөрөнгө оруулагч юм байвал бүр илүү үр дүнтэй. Чи давхар үнэтэй ажиллахгүй те. Тэд нар танаас чиглүүлээд зөвлөөд ингээд одоо туслаад дэмжиж явждаг давхар санхүүжилтээр бус дэмждэг. Тим хүнийг олж чадах юм бол тэр бол компани хамгийн том тулгуур шиг болдог. Тэр бол утгаараа бол партнер болж чаддаг. За мэдээж өөр бус талаараач байж болно л да тий. Одоо тэгснээрээ чиний өөрөө 100% эзэмшдэг эзэн байснаас чи боли 30% боллоо. А гисэн ч гэсэн чиний 30% чинь илүү үнцэнтэй том болж байгаа тийм үү? Тий. Миний хамгийн гоё сурсан үг нэг партнерудаас сурсан үг юу гэхээр одоо бэлүү байл да тий. Тэнгүүт ингээд за чи ганцаараа тий одоо 0% юм байл шүү дээ. Чам ямар санхүү байхгүй, хөрөнгө байхгүй, бүтээгдэхүүн байхгүй чам цагаас санаал байгаа. А гэхдээ бодит амьдралдаа тэр чинь ердөө 0% байдаг. Тий. Тэр үнэлэх боломжгүй тийм хин ч үнэлээ тэрийг гаргаад ирч чадахгүй. А тэнгуү тэр 0% чи 0%-ийн 100% гэдэг нь 0-ыг 100-аар үзвэл 0 байдаг үстэй тийм үү? А тэгвэл чи 0-аа бай те 100% 10-ыг эзэмшчихлээ. Тэгвэл тэр чи 0-оос чинь хязгааргүй том байхгүй. Тэглэх байх. Тий. Жижиг юмны том эзэн байх уу, маш том юмны жижиг эзэн байх уу гэдгийг маш том ялгаа байдаг. Энийг л хүмүүс ойлгоод авчих юм бол амжилтанд хүрэх нээлттэй. Чи хэдий олон хүнтэй хамтран хэдий олон чадвартай хүмүүсийг цуглуулж чадна. Тэр хүмүүстэй хамаалах те. Үнэхээр компани чи ирээдүйдээ чадвартай байвал тэр хүмүүстэй хувьцаа байна уу, мөнгө байна уу, боломж байна уу бүх юм нүг те. Эцсийн дүндээ бүгд тожиж ивэл тэр чинь амжилт. Өөрөө маш гоё үг хэллээ. Хөрөнгө оруулагч партнер гэж хэллээ те. Хүмүүс хөрөнгө оруулагч гэхээр нэг мөнгөөр хараад компанийн талыг авах гэж байгаа хүн юм шиг хардаг тийм үү? Эзэн болох гээд байгаа юм шиг те. Гэхэд тэр чинь мөнгө өгснөөр өөрийнхөө мөнгийг рискэнд оруулж чиний рискийг хуваалцаж байгаа партнер гэж ойлгож байгаа тийм үү? Тэгээ байгалаас нэг гарч ирдэг зүйл нь төрж хэллээ шүү дээ. Хэрвээ хамтрагч чинь чамд өнөөдөр мөнгө оруулсан бол хариуцлагын айгүй өндөр түвшинг үүсгэж байгаа тийм үү? Яг л одоо нөгөө зүгээр нэг найзууд нэг эндээ дэмжээ явах биш. Одоо бид хоёр хоёуландаа санхүүгийн хувьд хариуцлагатай болчихж байгаа болохоор нэгдүгээр үзэлцгээс өөр аргагүй болно шүү дээ тийм үү? Тийм. Тэгэхээр болдог хувьд бол хамтрагч байх хэрэгтэй. Энэ бол маш их чухал зүйл. Хамтрагч бол нэлээд чухал шүү. Ер нь бол бизнесийг хөгжүүлдэг, бий болгодог зүйлийн ер нь бол хамгийн чухал хэсэг гэж байна. За, анхны бизнес уу? Хамтрагч байсан уу? Начаа нэг анхны болцоо гэж байгаа юм шиг. Айгу бодож итэр. Анхны бизнес. Айгу сонирхолтой юм байна юу? Анхны бизнес хэлбэл би зүгээр анхны одоо нөгөө миний хийжсэн үйл ажиллагаанууд те хийжсэн зүйлсээсээ би яриул илүү зүг байх бах. Би болохоор яг хүмүүсийн юм хандлага байдаг шүү дээ. Шууд компани үүсгэх айгу сонирхолтой байдаг хүмүүс. Гэхдээ тэр бол биш юм байна гэдгийг би ойлгож эхэлж байгаа. Яг тэгэхээр миний эргэн тойрнууд үнэхээр чадвартай гайхалтай миний хүндэрч бишэлдэг хүмүүс байсан. Гэтэ тэд нар маш олоод алдсан байхгүй. Компани үүсгээл дампуураад алдаал дахиж дампуураад ингэ явуулсан. Тэгээ яагаад тэгээд идэв юм бэ гэж бодоод исэн чинь хүн хичнээн чадвартай лаг байлаажсан туршлага байх хэрэгтэй юм бэл. А тэр туршлагыг хамгийн урдан бөгөөд богино хугацаанд олж авах арга нь тий ашигын төлөө бус тий цаг хугацааг тий зориулах өөртөө өөрийн чаддаг хийдэг юм олохын төлөө гүйх тий зүгээр л мөнгө болон ар гэр амьдрал тэр юм айлхаар итгэлүүл зүгээр. Яг тэгэхээр хүн өгшөөс нөгөө гэр бүл одоо амьдрал гэдэг ингээд асуудал гарч ирээд ингээд тэрлүү явах боломжгүй болоод ирдэг учраас одоо их сургууль болж өгвөл бүр 10 жилээсээ те тэрийг хайж ямар нэгэн дуртай юм хийгээд хэрэгтэй. Ямар нэг юм зүгээр л ингээд одоо би бол юу вэ кино байсан байхгүй. Кинон дуртай юм байна гэл ягаад энэ Монголд ингээд залуучууд нийлээ кино яриад кино үзээ явж болдгоо болоо те. Тэрүүд бол дөнгөж Тэнгис кино театр байсан байхгүй. Тэгээд дөнгөж өргөө кинотоор нэгдэж эхэлсэн. Тэнгүүд нь өргөөгийн би тэрүүд өөрөө ч яг нөгөө айгу нээлттэй сонирхолтой өөр миний өөр характер тийм. Тэ айгу нээлттэй найз болох да айгу амархан байдаг. Тэгээд өргөөдөр анхны одоо маркетингийн албанд дарах гэж ирж ирсэн. Дөнгөж өргөө шинээр байгуулж ирсэн. Тэгээд нөхөртөө шууд фейсбүүкээр бичиж байгаад очиж уулзаад. Тэгээд шууд анхны одоо Twilight гэх кино бүр анхных нь байсан. Тэр гарч эхэлж байхад нь шууд за хамтарч нээлт хийя тий. Болдоо очиж зохион байгуулаа тий. Наад итгээд тэгсэн баг. Тэгэхээр би болохоор мөнгө төр ярилгүйгээр тий. За ийм сайхан коктейлүүд байя, ийм сайхан хүмүүс байя те. Ингээ би фейсбүүкээр хүмүүсээ урьчих. Фейсбүүк дөнгөж орж ирчихсэн. Би дөнгөж ирчих их сургуулийн 2 дугаар курстэл байсан. Тэгэхэд анх нөгөө фейсбүүк дөнгөж ороод хүмүүс ч айгу цөөхөн байсан. Тэгээ ерөөсөө ганц групп үүсгээл хүмүүстэй алцаад ерөөсөө ганц ивент хийхэд эхний одоо 7 хоногийн байдлаар группт бол баг 2000 реквест ирээд нэг 500 хүн ивент маань санал болгоод тэрнээс 100 хүнийг бид нар оруулж чадчихсан байна. Тэгээд тэрнээс хойш ивент хийдэг болсон яасан гэх нөгөө Facebook аягүй шинэ байсан, сошиал медиа гэдэг юм шинэ байсан. Хүмүүс яадаг байсан бэхээр хүлээдэг байсан те. Бид нар тэдэн цагт одоо яадаг хөр зүгээр ингээд одоо бол Facebook дээр ингээд бид нар явахгүйг yes no гэдээ ардаг шүү дээ. Бид тэргүй бүртгэж. Хамгийн түрүүнд yes дарсан 100 хүн илгэсэн байна. Тэгээ яасан гэвэл 7 хоногийн дараа хүн болго над руу уцтдаг болсон байна.
те. Яг хэдэн цагаас их юм бэ? Яг хэдээс эхлэх гэдэг. Тэгэл ивент үүсгэлээ ерөөсө цагийн дотор их нэг зуухан пад. Тэгээ араас нь нөгөө юм уугаал ингээл. Тэр үл үнэхээр ингээд сонирхлоор юм игээд хүмүүс байсан. Энэ за миний санаж байгаагаар бол энэ 2009 онд байсан. Наад чинь тэгээд одоо чиний яг бизнесийн digital agency гэдгийг тийм яг чиний нөгөө миний яг нөгөө дотоодын нөгөө байсан хүнийг сэргээсэн юм тийм. Яг намайг тодорхойлоод өгч. Энэ хизээ яг ингээд жинхэнэ бизнес болчих төгөлсөн бэ. За би ч нөгөө хажууг би өөрөө бол багасаа илүү технологийн сонирхолтой хүн байсан. IT аягүй сонирхолтой. Багасаа энэ тэнд очиж компьютер засдаг сонирхдаг бүр бага ангиас эхлээд тоглоомоор эхэлсэн сүүлдээ засдаг болчихсон. Хардвер сонирхдаг, сүүлдээ софтвер сонирхдаг те нөгөө индэд форматлаад явж идэг тийм байсан байхгүй. Тэгээ явсаар угаад нөхөр яасан бэ гэхээр тэр сонирхлоор явсаар угаад би бүр шүтист тоо гэж мөрөдчихсэн. Тэгээ өөрөө байгалийн шилжиханд аягүй дуртай. Тэгээд төгсөөд хүссэн хуваар аваад явсан бол шүтис маань тэрүүд яалчгүй таалагдах болоод мөсийн мэдээлэл технологи сургуульд орсон. Тэгээд төгсөж явах тэрд ингээд сургуулиас сурж явах явцдаа юу гэдэг өөрөө сонирхол байсан учраас хичээл ном бол амархан байсан. Тэрний хажуугаар яасан гэж яг энэ өргөө тэнгис кинодод амраад хамтраад энэ нөгөө кино сонирх шүмжтэй холбоо гэдэг юм гаргаж ирсэн. Одоо ч Facebook дээр пэйж нэдэг жоо итгэхгүй болсон л доо. Цагтаа бол маш итгэвтэй байсан. Тэгээд тэрийг анх бий болгоод ингээ кино театруудтай хамтраад ивентүүд хийгээд те сошиал гэдэг юм чи ямар хүчтэй байдаг юм бэ те ямар хялбархан хүмүүсийг ингээ одоо зориулж ямар сонирхлоор нөгөө нэгтгэж болдгийм бэ гэдэг юмыг гаргаж ирсэн баг. Гаргаж ирсэн байсан л да. Харсан тэрийг. Тэгээд ирэхэд арга хэмжээд хийж гисэн. Тэгээ явж идэл бол миний ажлын гараа бол New Media Group-ээс эхэлж байсан. Одоо New Media Marketing гэжсэн байсан. New Media манахаар орсон те хэд эпизодын өмнө. Тийм. Тэр үед минь дурш өөрөө надад санал тавьж ирсэн нөгөө Twitter-ээр орж ирээд. Тэр үед чи нөгөө Twitter-ийн анхдагчдын нэг байсан болохоор айгүй олон дагагч үүсчихсэн. Тэгээд ерөөс нэг ивент хийхэд л ингээл 100 хүн ирдэг те. Бүгд нэг юм мэддэг болчихсон. Яг тийм гоё байсан байхгүй. Одоо бол арай өөр л дээ мэдээж. Ингээ юм томроод ирэхээр ингээ өөр болдог. Тэгээ тэр үед арга хэмжээнүүд их зөвхөн Twitter UB Festival-ыг бас зохион байгуулчихсан мэт гэрлээтэй хамтарч. Тэгээ Окос байсан баха тэр үед. Гэрлээ удахгүй манахаар зочин ордохгүй. Тийм дэх бах тий. Одоо гэрлээ битэрч хоёулаа бас ерөөдөө төстэй бас компанид хоёулаа бас энтерпренерийг явж байна. Нэгэн цагт бас нэг төрлийн юм хийгээл явж байсан хүмүүс л одоо ингээ харагдаж байна л да. Тэгээд ерөөдөө New Media-гаас хандаад ингээд очоод ерөөдөө бол ингээд ярилцж хагаад эхлээд бол IT-гаар ажиллаж гисэн. Гэтэ IT хэдий чаддаг дуртай зүйл минь юм шиг хэрнээ тэрний цаа нөгөө би сонирхол байгаад идэг. Сонирхлоо хайж болдоггүй. Тэгэхээр хүн би тэрнээс нэг юм одоо ингээ эргээ харахад ойлгосон юм юу гэхээр хүн ингээд нөгөө одоо хин нэгний сонирхлоор ч юм өөр хүслэрч байлаа та ингээд нэгэнтээ сонирхол алдчихсан те. Чаддаг юм байна гэд хийгээд ах сонирхлоо даах хоёр л их өөр үт юм лээ. Тэр сонголтын дээр хүлээдэг тий. Миний сонголт юу байсан бэ гэхээр яг би хэдий хайхыг хүсээгүй ч гэсэн ингээд тэрийг хүлэмжшөөрөөд болио гэдэг шийдвэрт хүрсэн байхгүй. Би хуваараа юм хийя те. Болио гэхэд бол New Media Group-ийн хүмүүс их гоё хүлээж аваа те. Намайг ерөөдөө нөгөө тийм олон нийтэд хайрцаг тэр чадвар юм бас харцсан байсан учраас бүтээгдэхүүний менежер болон social media marketing руу орооч гэж зөвлөсөн. Тэгээд тэгэхээр саналыг шууд би дуртай хүлээж аваад бүтээгдэхүүн дээр ажиллаад сүүлдээ борлуулалт руу ороод ерөөдөө New Media-д байхдаа миний тооцоололд би 9-10 төрлийн мэргэжлэлээр ажиллаж үзсэн юм билээ. Ерөөдөө маш богино хугацаанд асар олон мэргэжлэлээр үзсэн. Тэр бол зөв юм билээ. Яг залуу хүний хувьд бол ингээд сонирхлоо дагаал явуулахад тэгээд дагаал би юу хийх гээд байгаа, юу хийх гээд байгаа ингээд сонирхлоо хийгээд байгаа мөртлөө хажууг нь ажил. Энэ бол хүний сонирхол ажил хоёр нэг зэгт нэгтгээрээ хүн амжилтанд хүрдэг юм байна гэж ойлгосон л доо тийм ээ. За тэгээд сүүлд нь Wild. Тэгээд түрүү жилээс одоо ингээд Wild маань 1 жилийн баг болох гэж байна. Тун утгагүй 8 сар сүүлээр одоо болох гэж байна. Тэгээд ерөөдөө New Media-да хийх юмаач хийгээд сурах юмаач сураад цаг нь болсон гэж үзээд гарсан. Тэгээ гараад тэрнээс хойш бас ганц хоёр компанид бас ерөөдөө бас гэрээтэйгээр бас гүйцэтгэх захирал хийжсэн. Тэр бол тэгээд ерөөдөө бол боцоор явсаар байгаа нэг өдөр ингээд өмнө хамтарч ирсэн залуустайгаа ярилцаа нийлээд зориглоод компани шууд байгуулад тэгээд би өөрөө ерөөдөө бол хөрөнгө оруулалтын илд гарсан байхгүй. Жишгэн үе стартап гэдэг. За яаж авсан тэгээд. За ер нь бол ямар юм бэ Монголд хөрөнгө босгох хэцүү байт юм билээ. Анхандаа бол ингээд шантарч ирсэн үйл би яасан бэ гэхээр ингээд миний ард нөгөө хамтрах гэдэг бас залуучууд байгаа. Тэд нар маань бас ингээд ажиллаа орчихсон тий. Би бас ажиллаа орчихсон. Компьютер ч байхгүй, юу ч байхгүй тий. Жинхэнэ нөгөө чадвар, сонирхол нөгөө шинэ юм хий гэсэн хүсэл байгаад байдаг. Гэхдээ хөрөнгө оруулалт олох хэрэгтэй юм гэж ойлгочихсон. Зээл бол авч болохгүй. Зээл бол яагаад ч боломжгүй бид. Өөрөөсөө бүр тэр байтугай давхар зээлтэй хүмүүс биш явж байгаа шүү дээ. Гар гэр бүлийн асуудлаас эхлэв тий. Тэгээ явж байхдаа бол YMC-г мэдэн шүү дээ тий. YMC-г нөгөө захирал Халиун Бат миний бүр их сургуулийн багш байсан байхгүй. Над бүр яг маркетинг менежментийг ганцаа ойлгуулсан чинь тэр. Би одоо ч харилцаатай байдаг айгуу сайн багш юм бас байсан. Тэгээд тэр үнтэй ч уулзаж үтсэн, нэлээд ч олон газартаа уулзсан. Гэхдээ ерөөдөө бол яг
тэр үчээс одоо ч гэсэн ер нь бол тийм шууд ингээд IT-ийн ч юм уу ингээд ойлгохгүй юм шууд дэмжиж ингээд хөрөнгө оруулалт хийдэг компани бол хэцүү юм байна гэдэг ойлгосон л доо. Тэгээ явж байгаад өмнө нь хамтарч ирсэн одоо Хас банк болон Тэнгэр санхүү нийтлэг үүсгэн байгуулжсэн. Одоо Ард санхүү нийтлэг үүсгэн явж байгаа ганх үеигтэй уулзсан. Ганх үеиг битээр болохоор сонгуулийн үеэр болон тэрнээс ч өмнө ерөөдөө ажлын шугамар бол нэлээд сайн танилуд байсан. Тэгээ ер нь бол уулзч үзьгээд тэгээ уулзаад явахд бол их сайхан хүлээж аваад тий би бол ерөөсөө мөрөөдлөө гаргаад тавьчихсан байхгүй. Барбара бүтээгдэхүүн тавина ингэн тэн тий бүх юма ярьсан. Тэгээ мань нөхөр болохоор за эргээд уулзъя чи сайхан ийм намайг шууд чиглүүлсэн байхгүй. Наад юу дутгцсан гэхээр чамд projection алгаа тий ямар үнэтэй ямар бүтээгдэхүүн зарах гэдэг ямар чиглэл рүү явах гэдэг ямар хүмүүстэй байх юм гэмэд яг нөгөө миний стратеги юм дутгаж ирснийг гой зөвлөж хэлж өгөөд тэгээ би яваад 7 хоногийн дараагаас дахиж уулзаад тэгээ шууд газар дээр нь шийдээд битэр гар бариад тэгэл өрсөй эхэлсэн. За одоо манай компани 50% эзэмшдэг. Тэгэхээр ярьлаа да сая хөрөнгө оруулалт чайгаа явсан гэж. Тэр процессыг ингээд хүмүүс төсөөлөд байгаа хэлтэй. Яасан ингээд интернетээр суужаад энэ хүн байж магадгүй ингээд шууд утасцсан уу, имэйлцсэн үү? Эсвэл миний сонсоод байх ойлгож байгаа болохоор урд нь ямар нэгэн байдлаар хандсан хүмүүс байсан юм шиг. Бизнес нөгөө тойрч гэсэн мэдж байгаа доо яалч үннийг юм юу гэхээр connection буюу танилтал хийхээр манайхан жоох муухай ойлгоод дээ. Connection те хамтран ажиллаж исэн. Энэ бол танилтал монголоор бол танилтал гэдэг зүйл бол үнэхээр чухал байдаг. Яалчгүй те. Яа танилталыг яаж бий болоод гэхээр хүн өөрөө идэвхтэй байж те маш олон юм оролдож сурч хүн болгонтэй хамтарч ажиллаж те хүн өөрөө ингээ юм хийгээд байгаа хүн үзэж танилталыг бол бий болгож чаддгүй. Тэгэхээр хинтээч татгалцахгүйгээр хамтарч ажиллаж нэгдэж ярилцаж ингэж бүх боломжийг нээлттэй байлгасан хүн бол ингээд явцын донд бол хүсээгүй энэ танилтал connection гэдэг нь бий болдог. Бусдад үнэлэгдэж эхэлдэг те. Мөнгөний төлөө биш, илүүтэй нөгөө туршлагын төлөө явсан хүн бол тийм зүйлд бол хүрдэг юм байна гэж байна. Тэгэд одоо тэр та хоёр гар барих тэр мөч хүртэл яг хүмүүс зарим хүмүүст бол ингээл за ган үеиг дээр оролцоо сайн байна уу би компани байгуулах гэж ингэж байгаа процесс харагдаж магадгүй те. Гэхдээ үүнээс өмнө хамтарч ажиллаад чи өөрийгөө харуулад тэр хүний нүдэн дээр асар их зүйлийг босгож энэ итгэл бий болж байгаа тийм үү? Тий, өөрийгөө харуулсан байх хэрэгтэй тий. Яаж л одоо яг сүүлийн сошиал медиа гэж юм. Яаж л өөрийгөө юу чаддаг хийдгийг сошиал медиагаар яаж харуулсан байл л да тий. Ядлаа гэх юм уу. Энэ хүн чинь бас нэг юм юу гэдэг хараад явж ийл л да тий. Жишээ нь зөв жишээ нь гэх юм бол traction гэж нэрлэдэг байгаа тий. Яг энэ сэдв рүү буцаа орох болно. Харамсалтай нь телевизээр үзэж байгаа, радиоор сонсож байгаа хүмүүс маань энэ нэвтрүүлгийг 5 минут л үлдээ. Биднээс аль хэзээ 25 минут ярьчихсан байна. Тэгэхээр сүүлийн 5 минутыг юунд ашигламаар байна гэхээр эхлээд Wild Agency, Digital Agency. Яг юу гэдэг юм бэ? Яадаг бизнес вэ? Хэлцүүлээ. Монголоор орчуулах жоохон төвхтэй одоо хүртэл бид бодоолгаа. Юу гэхэд гол тий нэр бол яг хуу зэрлэг зарим бүр тоглоод тий Wild гэдэг зарим бүр тоглоод онгон монгон хийж байгаа шиг. Тий марцсан юм бас гарч ирсэн шүү. Гэхдээ энэ бол зэрлэг чөлөөтэй нээлттэй гэсэн утгатай. Нөгөө creativity гэдэг юм бол угаасаа л байх хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бүгдээрээ л creative яриад байдаг. Хойдол creative гэдэг чинь өөрөө entrepreneur хүний шин чанар юм байна л да. Тий маркетер хүний creative. Өөрөөсөө л угаас нээлттэй хүний чадвар бол угаасаа creativity. Энэс илүүтэй зэрлэг юмыг өөрөөр хардаг, сэтгэдэг тийм сэтгэлийг бий болгоё гэж л бид нар бодож ярьж одоо хүртэл явж байгаа. Тэгээ бидний хийдэг юм бол гол үйл ажиллагаа бол брендинг. Брендинг гэдэг нь олон улсад юу гэж ойлгодог вэ гэхээр те тухайн зүгээр нэг лого бүтээх биш те. Зүгээр нэг одоо юу гэдгийг нэг компанид дизайн хийж өгөх. Зүгээр нэг вебийг ингээд галтуурдаад хийгээд өгчих биш те. Утгаар нь те тухайн компанийн нэрний утга учир юу юм те тэр компани ямар чиглэлд яваад байгаа юм ямар хэлэгчдийн хүрхийг зориод байгаа юм те тэрнээс нь эхлээд тэр компани утга учир зорилго нэр лого те тэнд нь шаардлагатай одоо гадаашаа сурчлагаа хийхэд тэнд нь шаардлагатай бүх брендингийн одоо документууд файлууд зам нь цаашлах юм бол нөгөө дижитал орчинд ямар байх юм те вебсайт нь ямар байх хэвээр эдгээр хоорондоо яаж синержи үүсгэж ажиллах хэвээр юм те уламжлалт маркетинг нь дэвшил маркетингтэй яаж холбогдох хэвээр гэх юм энэ бүхнийг цогцоор нь ингэж төлөвлөж гаргаж ирэх хэрэгтэй юм байна тий. Дизайн, технологи, маркетинг бүгд нийлсэн. Тий. Тэгжээч энэ бол цогт дижитал брендинг гэдэг нь гарч байгаа юм байна. Одоо бол дижитал брендингийн 90 100 гэж би хараад байгаа. Брендинг бол байсан. Одоо бол илүү дижитал одоо сошиал брендинг бол явах хэрэгтэй юм байна тий. Гадны томоохон компаниуд угаасаа энийг л хийж штэ тий. Сошиал хүчийг ашиглаж байна, интернетийн хүчийг ашиглаж байна. За тэгэхээр бас яг адилхан зөндөө юм авах хэрэгтэй байна. Нийшгээ ороод асуух асуултууд хэрэгтэй байна. Хамсалтай цаг яваалаа. Нэг асуух хэрэгтэй юм байдаг юм. Entrepreneur хүмүүс одоо ингээ бизнесээ эрхлэе гэж байгаа хүмүүст одоо зөндөө юм хийж үзлээ шүү дээ болдог гэдэг юм. Ер нь харахад 4 ганц 2 айгуугай сурсан юм а хэлжлээ. Дахиад нэг одоо яг гой нэг зөвлөгөөгөөр өнөө бизнесээ эрхлэе гэж байгаа. Яг ингээд ийм сэтгэл би ч гэсэн өөр ингэсэн wildтэй болчихсон гэж байгаа хүмүүс. Ямар зөвлөгөө? За миний өстө одоо хүртэл боддог ирээдүйд одоосоо хэрэгжүүлэхин төлөө явж байгаа нэг юм байдаг.
хамтын ажиллагаа, саний синержиг биелүү тодруулж ярмаар. Зүгээр нэг яг хуу синержи үүсгэх хүмүүстэй хамтрах гэдэг бол бас нэг компани төвшөнд стартапууд хамтрах гэдэг нэг ойлголт. Стартапууд хоорондоо синержи үүсгэх цаг болчихжээ. Монгол жижигхэн орн тийм үү? Монголд яаж юм хэрэг одоо судалгаарч гараад ирсэн юм тийм үү? Монголын компаниудын 90% нь 1-10 хүнтэй 100 сая дотор одоо кэш флоунд эргэлж яадаг жижиг компаниуд байна. Тэгэхээр энэ компаниуд яаж гадагшаагарч яаж одоо тэлэх юм бэ те? Аль нь ч тэлж чадахгүй ингээд унаад байна те. Эсвэл ингээд өнөө маргашаал харсан байдалтай явж байна. Тэгэхээр том ажил хий гэж байгаа бол тийм үү? Эдрийг батсан менежментийн гэрти менежмент гэж бид нэрлэдэг байгаа тийм. Бүтээлч хүмүүсийг батсан тийм компани байх хэрэгтэй юм байна тийм. Яг хөө стартапууд мэдээж хөрөнгө оруулалтаа бол ингэ явдгаар явна л та. Гэхдээ Монголд одоогийн харагдж байгаа учиргүй гадагшаа гараад тийм учиргүй том аппликейшн хөгжүүлээд учиргүй олон сая доллар оруулж ирсэн компаниуд харагдахгүй. Энэний цаашлтгааны би юу гэж хардаг вэ гэхээр хитрхи BBB гэдэг үзлээс болоод идэм болов. Нөгөө хувьцаагаар партнершип хийхээс гадна энэ стартапууд ч хоорондоо партнершип. Стартапууд бол өөрөө яадаг хэр маш чадвартай залуучууд байдаг байхгүй. Том компаниуд байдгүй юм тэр ерөөс. Маш чадвартай залуучууд. Энэ залуучууд яг чаддаг чадгаараа нийлэх хэрэгтэй. Одоо биний яг шууд жишээ ярьчих л да. Одоо Icon Segment-ийн Binecraft гэж компани байна. Icon Segment-ийг ажилуулдаг хийсэн үнэхээр сайн хуучин одоо Google Segment-ийг ажилуулдаг байсан гайхалтай залуучууд байна. Эдгээр яасан бэ гэхээр эдгээр манайхтай нэр нь бол нэг төрлийн бас технологи гэдэг дижитал гэдэг компани л та. Гэтэл яасан бэхээр хурж ирээд танилцаад уулзаад бид төр ярилцаад ямар юм дурсан бэ гэхээр те. Одоо харилцаа холбооны зохицуулахаар нэг вебсайтыг бол хамтарч хийж эхэлж байна. Манайх дизайныг хийгээд нөхдөө технологи хийж гэж байгаа. Манайх юу гэдгийг би бол шулуух хэлнэ л дээ. Бид нар яг хөө технологи хийдэг ч гэсэн бас тийм айхтар бусдын дээр гарчихсан айхтар технологи гэдэг юм биш. Гэхдээ бидний давуу тал бол дизайн юм байна те. Брендинг юм байна те. Илүү дизайн визуал талтай юм байна. Тэгвэл бид нар тэр онцлогоо гаргаад креатив гайхалтай дизайн юм бүтээгээд таад гайхалтай тэр айкон системээ бидэрт хийгээд. Тэгээ хоёр талаасаа санхүүгээ чувааж авъя, ажиллаач хуваагаад авчи хамтаа амжилтанд хүрээ. Ингээ болох юм ингээ харагдаад эхэлж байгаа. Маш гоё санаа шүү. Тэгээд яхахгүй нөгөө Strength Finder гэдэг ном байдаг тийм үү? Яг өөрийнхөө strength-н дээр л илүү. Тий, бас наач яа байхгүй. Хүнд нөгөө компанич хүндч сул тал давуу тал байдаг. Манайх яадаг вөхөр ингээд бүх юм хийх гээд байдаг байхгүй. Сул талаас засах гээд, давуу талаас засах гээд ингээд явсаар байгаад эцэстээ ядраад ингээд ундаг байхгүй. Тэрний оронд ингээд банк шинжил нөгөө стартапын зарчим байгаа шүү дээ. Маш хурдан шинжлэгдэх, маш хурдан одоо өөрчлөгдөж чадвартай байх хэрэгтэй. Тэнгүүд те магадгүй хин нэг халахч вэ нүү эсвэл магадгүй хин нэгэнтэй хамтрах шаардлага байвал тэр хурдан ойлгоод эртхэн хийснээр лээ тэгвэл болох ёстой юм процессыг илүү хурдан хийж байгаа гэсэн үг тийм үү. Хурдуулах хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт чаддгүй зүйл дээр орхичхоо те заавал хийх гэж хэрэггүй. Яг чаддаг зүйл дээр анхаарад манай компани жишээлбэл гол юм бол ерөөсөө хүний нөөц те хүмүүс чадвартай хүмүүс. Тэгвэл манай хүмүүсийн хамгийн сайн чаддаг юм креатив дизайн юм байна. Тэгвэл бид нар тэрийгэ бариад бус компани дээр очих хэрэгтэй юм байна. Дахиад дээрээс нь манай дээр байгаа нэг давуу тал нь бидэрт сайн хамтрагчд байгаа юм байна те. Томоохон хамтрагчд Alta Holding, за Art Holdings те. Заашгүй Scam Media ч гэх юм. Ингээд компаниуд бэлэн байж гэтэл бид нар тэр болгоны ажлыг хийж амжихгүй юм байна. Тэгэхээр бид нар бусдын стартапад хамтрах хэрэгтэй юм. Бид нар хамтдаа том ажил хийх хэрэгтэй юм. Тэгэхгүй бол хэзээч юу гэдэг Монгол шиг юм одоо юу гэдэг хүний нөөц өвч дутмаг те жижиг стартапуудаас бүтсэн компаниуд нэг том тендер ганцаараа л хийчих гээд байдаг. Ганцаараа л хийх гээд байдаг, ганцаараа л бүгдийг авах гээд байдаг. Эцэстээ тэрэндээ ингээд очдөг. За үргэлжлүүлнэ. За харамсалтай дуусах хэрэгтэй болчихлоо. Радиогоор сонсож байгаа. Телевизээр үзэж байгаа. Синий телевиз бизнес радио 98.9 стартап Монголын хамтарч хийдэг гарааны бизнес нэвтрүүлгийн 12 дахь дугаар ингээд эфир дээр on air өндөрлж байна. Гэхдээ одоо бид синий халуун яриаг өрнүүлэх бол тэрийг хүмүүст үзэгчд сонсогчд маань одоо YouTube руугээ шилжих цаг боллоо. Одоо хэрвээ YouTube дээр биш энийг ингээл үзэл дуусч байгаа бол Wild Sig Agency мөн энэ доор гарсан Болдбаатарын Twitter-ээр ягаад энэ саяны бүх ярьсан зүйлийн тухай өшөө дэлгэнүүгээ Болдбаатар бол нэт дээр бол маш их нээлттэй байдаг тийм. Нээлттэй. Над руу хэн ч чадсан би хариулт өгдөг. Нээлттэй. Синий телевизийн даваа гараг бүрийн 18 цагаас Бизнес радио 98.9 дээр даваа гараг бүрийн бас 18 юм биш үү? Түрүүн би 17:30 хэлчихсэн. Бас 18 цагаас. 18 болгоос солилцсон гэж байна. Тэгэхээр 18 цагаас сонсоорой. YouTube дээр орж бонус материал үзье. Болдоот ингээ ярьж байна. Сая ингээ партнер олсон гэж байна. За хоёр урд нь харьцчихсан, сонгуулийн үед харьцчихсан гэж байна. Өөр ингээд бус нөхцлөөр ингээд харьцдаг байсан. Тэгэд чи сая яг хэлээ л дээ. Би хамгийн гол нь ядаж нэт дээр өөрийнхөө тийм ээ брендийг үүсгэж явж байсан. Тэр өнөөдөр Болдоотер гэдэг үний мэдж байгаа ч гэсэн тэгэл судалгаа хийсэн баг. Тэгэх үед нь нэт онгойлгосон чи Болдоотер гэдэг өнөөдөр нэт дээр ямар их инфлюенстэй, олон хүний дагж чаддаг, хөдөлгөж чаддаг, брэнд үүсгэж чаддаг, коннекшнтэй гэдэг нь харж байгаа.
Тэгэхээр энэ чинь гарч ирж байгаа санаа тэр. Бизнес гэж ярихаар хүмүүс зөвхөн компани ялангуяа стартап эзэмшиж байгаа хүмүүс чинь үүсгэн байгуулагч нар чинь өөрсдөө ихний брэнд шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр Волотрийн хувьд бол яг тэр брэндийг аваа явдаг тийм үү? Тийм байх гэж боддог тий. Тийм байх гэж найдаж байна тий. Одоо яг би нөгөө өмнө бас сургуулиуд дээр явж жоохон ихтгэл тавьдаг байсан л да найзуудынхаа хүсэлтээр нөгөө өөрийнхөө нөгөө алдааг давтахгүй нэг талаас өөрийнхөө олж авсан юм хуваалцахын тулд ялангуяа их сургуулиудаар яваа те миний хэлдэг гол үг юу байсан бэхээр те одоо их сургуульч юу 10 жил ч байна уу те хэдий эрт таад өөрсдөө ингээд ирээдүг ойлгох хэрэгтэй ухаарна тэр цагаасаа эхлээд те өөрийгөө одоо ялангуяа энэ 21 дэх зуунд сошиал медиа хөгжчихлөө блог хүн болгоно нээж чадчихээн те хүн болгоно Facebook Twitter-тэй байж чадчихээн YouTube LinkedIn Google Plus юу ч байсан бол юм бүх сошиал захин хуудасаар те өөрийгөө нээж эхлэе өөрийгөө юу ч чадах харуулж эхэлт юм уу тэгээд ингээд баг багаар ингээд build хийж явах хүмүүс чамайг харнаа чи үнэхээр зөв юм хийж чаддаг юм а хүмүүст харуулж яжвал тэр хүмүүс чамайг анзаарна харна дэмжинэ тийм үү тэгээд нэг өдөр чи их сургуулиуд төгссөн магадгүй төгсгөөс чинь ч өмнө те чам зүгээр л 10 шиг тийм үү за би зүгээр л физикээр ярьж л 10 шиг ажлын урилга зүгээр л хүрээд ирнэ магадгүй хин нэг нь чам хөрөнгө оруулалт хий наадах чи бизнес болгоё ярина энэ боломжийг одооноос бүрдүүлээд өөрийгөө нээлттэй задал чөлөөтэй тавь ярь хэл те блог нэ фейсбુકтэй бол твиттер хий те хүмүүстэй нээлттэй ярь гэтээ хүн битэд тулах зүгээр л чаддаг зүйлийн тухай чаддаг зүйл одоо юу унш чинь юу суул чинь тэрийгээр ч ярь те нээлттэй бай гол суурь яг харахгүй давуу тал юм тийм үү ерөөсөө л тийм үгүй танах ингээд сошиал медиа яаж орчуулж байна сошиал медиа тий за энэ бол юу гэдэг вэ? Янз янз яа. Энэ бол би бол яг new media-гаас эхлээд одоос ажиллаж байгаас маш олон янзаар ярьж утсан. Яг монголчлог юм бол нөгөө за бүр хатуу орчуулга нь бол бүр сүүлдээ нөгөө тоо маркетинг гэж боджилж байгаа. Тоо маркетинг нийгмийн сүлжээ дижитал гэдэг утгаараа нийгмийн сүлжээ бол угаасаа ярьдаг бид нар тийм үү. За олон нийтийн сүлжээ. Олон нийтийн сүлжээ гэж байгаа юм, нийгмийн сүлжээ гэж байгаа. Сошиал медиа гэхээр ялчгүй нийгмийн сүлжээ болчихж байгаа. Сошиал медиа маркетинг гэхээр ердөө олон нийтийн цахим сүлжээнд суурилсан маркетинг гэж орж байна. Бас олон нийтийн цахим сүлжээ гэж яриад байгаа. Олон нийт нөгөө талд бол цахим юм байна. Гэтэ бас хоорондоо ингээд сүлжээ үүсгэж учраас энэ бол олон нийтийнх юм байна гэсэн. Wild Digital Agency-гийн хувьд энэ нийгмийн одоо өөрийн үүсгэсэн reputation шүү дээ тийм үү одоо нийгмийн сүлжээ тоо маркетинг энэ хэр чухал вэ? Миний асуух гэдэг юм хэрвээ Facebook, Twitter өндөр байхгүй болчих гэж үү. Танай бизнес яваад хэр хэцүү болох вэ? Наач айгүй харьцангуй асуулт байна л да. За Facebook, Twitter алга танай лид буюу тийм ээ танай ирээдүйн хэрэглэгч нар чи хөвчлээ эндээс гарч ирээд байна уу? Энэ одоо зарим одоо магадгүй бидний дээр үеийнхэн одоо энэ сошиал медиаг арай ойлгохгүй хүмүүсийн хувьд тийм шүү дээ. Энэ хоосон хин юм шиг харагдаж болно шүү дээ. Тийм ээ. Тэр утгаараа. Зөв. Миний бодлохоор хэрвээ Facebook, Twitter эдгээр юм байхгүйсэн бол тэрний орондох юм ил бүтээх байсан бол. Тэгээд тэрэн дээр маркетинг гэсэн. Өмнөх эпизодоос би бас санаа авлаа л да. Брэнд философи гэдэг нэг юм айгүй чухал юм байна. Зөвхөн брендing одоо манай бүтээгдэхүүн гэхээс илүү яг манай брендийг хэрэгжилж манай хэрэглэгч болсноор танд өгөх нэг тийм гой мэдрэмж шүү дээ. Гой мэдрэмж тийм үнц юм. Тэгэхээр танай хувьд яг тэр гол юм хаана илүү төвлөрч авч явдаг хэлж төх үнц нэг юу хэлж гэнэ үү те. Тийм. Яг тэр үнц чи юу вэ одоо? Бидний хувьд бол энэ бол түншлэл гэдэг. Яг саний ярьсан partnership гэдэг зүйлийг те зөвхөн одоо юу гэдгийг хамт ажиллаж байгаа хүмүүстэй бий болгох биш. Нэгдүгээрт хамт ажиллаж байгаа хүмүүстэй бий болгоно, хөрөнгө оруулагчтай бий болгоно, зөвлөхүүдтэйгээ партнершипийг бий болгоно, цаашлаад харилцагчтайгаа партнершипийг бий болгох хэрэгтэй. Олон юу гэдгийг одоо манайхны явдаг нэг зарчим юу гэхээр ингээд болсон болоогүй ажлыг те зүгээр л мөнгөний төлөөтэй ингээд захиалж нөгөөрөө үсрэх хандлага их байдаг те. Ялангуяа IT-ийн гамар зүгээр л үсэрч явдаг те. Эргээд тэрнийг араас хариуцлага хүлээх гэдэг юм уу? Эргээд дахин харьцаа бий болох нөгөө нэг харилцагчийн satisfaction гэдэг байгаа шүү дээ тийм үү? Нөгөө сэтгэлийн харилцагчийн сэтгэл ханамж үүдэг те. Customer experience гэдэг англиар бол. Монголоор би бас орчуулж сайн мэдэхгүй байна. Customer experience гэдэг юм эргэх холбоотой ажиллах. Тийм ер нь л эргэх холбоо. Одоо манайх ингэдэг юм л байдаг л да. Манайхны хувьд бол recommendation хамгийн чухал байдаг те. Бид нар нэг компаниг хийх бол өөрсдөө сонгож хийдэг. Юу гэхээр бид нар хаана хамаагүй хин нэгнтэй бас хамтарчдаг те. Нөгөө компани юу гэдгийг магадгүй хамтрах гэж яриад байна л хэрэглэгчээ хэлж байгаа юм. Хэрэглэгч хамтрагч бид нар хараад байгаа. Бид нар яг бол цөөн тооны хэрэглэгч байдаг бидэрт. Тэд марыг бид нар түншлэгчд буюу хамтрагчд гэж хардаг. Тэдний яах ёстой вэ гэхээр одоо хүмүүсийн бас нэг алдаа харагдан те Монгол өгчөөл тэр хүн нөгөө сайхан гэж ойлгодог шиг Монгол өгчөөл тэр хүн өөрчлөлөгч нь хамтрагч мөн үгүй бас биш юм байна л да те. Юу гэдгийг зөв компаниг дэмжих те зөв харилцааг бий болгох
зөв партнершипийг бий болгох илүү чухал гэдэг юм. Тэр чинь өөрөө компаниг урт хугацаанд амжруулдаг юм байна те. Хэрэгтэй үед дэмждэг юм байна, нэг дэмжээ явдаг юм байна, хамтардаг юм байна те. Ялангуяа арт холдингстэй бол бид нар яг тийм харьцаатай те. Хүнд үед нь бид нар тусалдаг, эргээ биднийг дэмждэг. Зөвхөн мөнгөөр шүү дээ юм уу? Зөвлөгөөгөөрөө, сайхан зөвлөгөөгөөрөө магадгүй харилцагч олж өгснөөрөө те. Одоо бид нар Апкагийн сайтыг хийлээ гэж юм л да. Амчаамыг бас хийлээ те. Тэнгүү тэр хүнийг бид нар ингээд баяртай болтлон те. Магадгүй бид нар бажтаас нь давсан үйлчлэг үзүүлсэн л дээ те. Алдагдлалд орсон. Гэхдээ бид нар хийгээлсэн байхгүй. Дуусна эцсийн эцлийг хийсэн байхгүй. Тэгээ одоо яг хөө ингээ яриад байл. Сонирхож байгаа юм нэр. Одоо ингээд би нэг компани гэж бодъё. Wild-ыг сонирхож байна гэж бодъё. Яг харахгүй танай нэг барааны үнэлгээ бол одоо жирийн жижигхэн веб эйженси, digital agency арай өндөр баг тийм үү? Яаж тэр үнэ энийг өгөх хэрэгтэй гэдэг баталж байна. Тэр бол ерөөсөө бид нар нөгөө гол зорилго маань бид нар партнершипийг бий болгодог. Партнершип гэдгийн цаана нөгөө юу давуу талуудыг бид нар бий үнцнийг бий болгож. Тэр үнц нь юу гэхээр бид нар жишээлбэл зөвхөн нэг вебсайт хийлээ шүү дээ. Тэгвэл бид нар нэмээд тэн дээр чинь зураг авалтыг нэгээд өгч чинь тийм үү? Нэмээд шаардлагатай агуулгын бүрдүүлэлт өгч чинь, орчуулгыг хийж өгч чинь. Тэнгүүтээ дараа нь тэрний after service буюу бид нар тогтмол хөгжүүлэлт, сайжруулалтыг нэгээд өгч чинь тийм үү? Тэр хүн магадгүй жил болгоно нэг веб хийдгүүсэн бидрээр нэг үсэн сайн веб хийлгээд 10 жил гэж яриад байх. 3 жил яаж байлг л дээ тий. Тэгвэл эцэстээ нөгөө хамч 3 төлдөг гэдэг зарчим л байхгүй ер нь бол тийм байж чадсан. Дахиад цааш нь тэрийг хэлж чинь бид нар дараа нь илүү хямд үнээр тий сошиал медиа маркетинг нэгээд өгч чинь, сошиалын суурин гаргаад өгч чинь, зөвлөөд өгч чинь, сургалтын нэгээд өгч чинь. Бидэрт өөрсдөө нөгөө асар их нэмэлт үнцнүүд байгаад байгаа байхгүй. Тийм үнцнүүдийг бий. Дараагийн том юм юу вэ? Одоо яг танай салбарт. Манай салбарт уу? Яг брендингийн салбарт гэсэн үг шүү дээ. Digital agency, digital branding энэ одоо нөхцөн. Миний харж байгаагаар бол дараагийн хэсэг бол ерөөдөө энэ дээр суурилсан платформыг бий болгох. Үүссэн гэсэн. Хэрэглэгчид энэ нөгөө компаниудыг хооронд нь холбосон тий энэ customer платформыг бий болгох. Энэ яг хоо жоохон ирээдүйн бодолтой. Яг хоо миний ойрын харж байгаа юм юу гэхээр платформ нь яаж ажиллана гэсэн үг үү? Одоо би саяхан бас нэг гадны найз нөхдөд нэлээд байдаг л да гадны компаниуд ажилладаг. Нэрийн хэлбэл баг таньж магадгүй. Юу гэхээр одоо гадшаа бас ийм төслүүд яригдж байгаа юм байна. Юу гэхээр ингээд нөгөө Nike болон тий Coca-Cola ч энэ том компаниуд тэр платформ мөнгө төлнө. Тэр платформыг хэрэглэж байгаа хэрэглэгчид өөрийнх нь дуртай одоо бараа бүтээгдэхүүний брендийг дагаад тэр бүтээгдэхүүнээ одоо сурталчилсныхаа төлөө эсвэл тэрний юу гэдгийг тэрийг авч хэрэглэснийхаа төлөө нэмэлт үнцнийг авдаг тийм платформ. Ойлгож байна уу те? Шууд ингэж харилцагч нь холбож өгсөн юм. Одоо яг Facebook, Twitter, YouTube гэх мэт тэр байна л да. Тодорхой хэмжээнд нөгөө яваадаг боловч жоохон айгу зайтай байгаад. Яг тэр нөгөө компаниудын нэг өөрнөдөр хараад хүмүүсийн нэг өөрнөдөр голд нэг юм байгаад байна. Голд нэг хана байгаад байна. Тэрийг илүү эвдэх, илүү тэгтээ бас сошиалуудыг бас агрегац хийсэн, нийлүүлсэн. Гэхдээ тэр хоорондох нь ханыг ортуулсан тийм платформуд бол бий болж эхэлж байна. Энийг бол сошиал медиа платформ гэж сүлүүд их гараад байгаа шүү дээ, тийм. Нөгөө Facebook, Twitter эдгээр суурилсан аппликейшн хөгжүүлэх. Энийг бүр дараагийн алхам нь бүр тусдаа тийм платформуд бас байгаад байна. Илүү дэмжсэн нийлүүлсэн. Энээс яг илүү ойрын харж байгаа зорилго бол би Монголынхоо тийм үнэхээр чадвартай энэ сайхан стартапыг явьж байгаа амжилттай амжилтгүй хамаагүй те зүтгээд ингэ явж байгаа энэ залуучуудтай хамтраад те хамгийн багадаа нэг 10 компани хамтраад нэг томоохон төслийг те хийх юмсан те энэ жилдээ биш магад би ирчлэлтэй хиймээр байгаа байхгүй. Гэхдээ энэ ажлыг би эхлүүлсэн байгаа. Судалгааг нь хийж гин, төслийн босруулж гин, арт холдингстойгоо ч ярьж гин. Одоо манай арт холдингс гэхэд нөгөө юу гэдэг юм л да. Хөрөнгө оруулалтын сан гэж байдаг. Investment fund гэж Монголд анхны баг үүсгэж эхэлж байна. Саяхан хөрөнгө оруулалтын сангийн шинэ хууль гарсан. Тэрний дагуу одоо бичгүүмтэй үзүүл. Тэн дээр бас би нэлээд оролцдог. Тэр утга олуулаа.com-ийн баяр сайхан хүртэл манай дээр иж уулзж байсан. Гэтэ тэр үед бид нэр арай боломжгүй байсан л та. Гэтэ бас муучгүй бас 5-6 компани одоогоор харт холонгос Тэгэхээр тун удахгүй гарааны компаниуд таны сан руу хандах боломжтой байна тийм үү? Нээлттэй байгаа шүү. Тэгээ би өөрөө эхэлсэн эхлэх байна уу? Эхэлчихсэн явж байгаа. Одоо бичиг баримт тэгэл одоо нөгөө улсын бүртгэл гээл нөгөө хууль муйл гээд манайхан чинь ер нь айгүй хүндрэлтэй шүү. Хитээс хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм? Тайланд. За зээл үү? Зээл биш. Энэ бол хөрөнгө оруулалт гэдэг бол цэвэр хувьцаагаар явах нь. Хуваар хувьцаагаар. Гэхдээ нэг convertible хөрөнгө оруулалт гэдэг байгаа шүү дээ тий. Яг зөв. Тэгээд тэр чинь ирээдүйд нөгөө яг баг дээр нь авж байгаа зөвлөдөө. Тэгээ ирээдүйд бол мэдээж хөрөнгө оруулалт хийж байгаа компани зорилгууд ирээдүйд томор болгонд нь зарах штэ тийм үү. Гэхдээ тэр зүг байхгүй. Яг тэгэхээр үнэхээр л тэр компанийг аваад те зүгээр нэг хөрөнгө оруулалт бол бас биш юм билээ. Яг тэр энэ жил инвестор буюу одоо орж ирээд давхар нөгөө нэг туцд нь ороод те туцд нь ороод зөвлөөд менежментийн нэгээд санхүү дээр нь дэмжиж шаардлагатай бол офсынч гаргаад те ингээд юу гэдэг нөгөө нэг инкубатор маягаар ажилладаг тийм үү. Тэгж чадж байгаа компаниудыг л болох хэрэгтэй юм билээ. Тэгэхээр ардын хувьд яг тэгж гэнэ одоо. Тийм би бол тэгж чадж байгаа гэдэгт бол анхaalтай хэлээ. Тэгэхээр ер нь бол технологид их хвчлэн анхаарч байна. Илүү технологид л та.
анхаарч байна. Одоо бас Технологийн салбарыг. Тэнгэр Systems гэдэг манай дээр бас компани байдаг. Яг нөгөө санхүүгийн програм бас хийдэг. Одоо бас сайжруулад бас гайгүй явж байна. Энэ компаниг бас хөрөнгө оруулж авсан байдгийн. Ер нь иймэрхүү компаниас би. За нэг асуулт манай продюсер Уянга. Тэгэхээр болдоо сая зөндөө олон партнерууд гэж ярьлаа хамтрагчид. Тэгэхээр болдоотой хинч хамаагүй хамтарч болох юм уу? Тэгээ болдоотой хамтрахын тулд тэр хүн ямар хэмжээний одоо чадвартай ямар хүнтэй болдоо хамтардیں۔ Тэр амар сонирн байна л да. Зөндөө олон хамтрагчид байгаад байдаг. Тэгээ хараад хахад нэлийн хай левлийн хамтрагчид байх шиг санагдах юм. Гэт бас бодонгууд бас жирийн бизнес эрхлэгчид яг өөрөө ярихаар гарааны бизнес гэж ярьж байдаг. Тэгэхээр болдоогийн хамтрагч хэм бэ? Болдоотой хин хамтарч болох юм. Наач их сонирхолтой асуулт шүү. За ямар ч гэсэн технологийн тал дээр бол айгүй хамтрах сонирхолтой. Би бол технологи, дизайн, брендинг тэ тэр тал дээр бол би хамтрахад шууд нээлттэй. Дахиад дээрээс нэмээд миний яг би наад дээр чинь нэмэр нэг санаа гаргачих. Одоо бид нар бүгд л мэдж байгаа те 14, 13 санхүүгийн хувьд бол маш хэцүү жилүүд байлаа шүү дээ. Магадгүй эргэжилж их хэцүү байх шинжтэй байна. Тэнгүүд компаниуд мөнгөгүй болж байна те. Бид ямар ч сайн компани баг хэцүү байдалд орж эхэлж байна. Одоо хүмүүсээ хаалж эхэлж байна, хасж байна, те таньж байна. Иймэрхүү байдал бий болж байна. Тэнгүүд одоо миний харж байгаа юм юу гэхээр энэ бартер гэдэг ойлголт те. Заавал бид нар мөнгөний төлөө гүөх хэрэггүй юм байна те. Бага юм аа. Нийгэмдээ солилцоод тэрий чинь үн мөнгө болох хэрэгтэй юм байна тийм үү. Тэр бол currency юм байна тийм үү. Одоо яадаг вэхээр миний харж байгаа юм одоо би нэг ТV ч юм уу те одоо би Star TV-тэй хамтарч байна л да. Тэнгүүд яаж нэхэр одоо санхүүн шийдэгдээгүй ч юм уу те тиймэрхүү асуудал гараад байдаг. Тэгвэл бид нар зүгээр л магадгүй авлага үүсгээд хамтарч бас болох юм байна те. Авлага үүсгээд тэрнийх нь оронд бүтээгдэхүүн үйлчлэгийг авч болох юм. Өөртөө авахгүйч тэрийг өөр нэг компанид өгч болох юм байна те. Энд байгаа хоосон сул байгаад байгаа юмыг те өмнөөс нь бүтээгдэхүүнээ сольж аваад өөр хэрэгтэй өгч болох. Заавал тэрийг мөнгөн хэлбэрээр шилжүүлэх. Заавал мөнгө гэж хараад байдаг. Гэтэл бол мөнгө хомсдох цагт бол мөнгө ч энд хэрэггүй болдог байхгүй. Өөрөлдөн бод тэмдэл дээр боломжгүй болоод эхэлдэг. Тэнгүүд илүү баартер бүтээгдэхүүн чадж байгаа чадварлаас солилцоод хоёулаа хоол идчихэж байгаа тийм. Хуучны тэгдэл байсан шүү дээ. Тэгтэл одоо стартап компаниуд бас тэгж болох юм байна. Бид нар бас энэ дээр бодож байгаа юм бартерын платформ бас байж болох юм байна тийм. Маш хол. Тий. Тэнгүүд яг вэхээр одоо эхнээсээ бол би бол туршиг гэдэг үзээд эхэлсэн, санал тавиад эхэлчихсэн компаниуд дээр. Яаж вэхээр одоо манайхын хувьд л яг connection сайн байна л да тий. Томхон компанид харилцагч юм. Тэнгүүд бид нар жижиг компани ч том компани голруугаар тий. Тэр хүмүүст бид нар өөрсдийнхөө үйлчлэгийг өгчөө тий. Заавал мөнгө төр гэхгүй тий. Боломжоор сул зогсчихсоос юм хийжсэн дэр байхгүй. Одоо компаниуд яг вэхээр мөнгө хараад сул зогсоод байгаа. Сул зогсолт хийхгүйгээр байгаа юм чинь хэрэг хүч хөдөлмөр чадвар нэвэл тэрийг ашиглаад юм хийжээ тий. Тэрний чинь үр дүн ирээдүйд гарна. Тэгэхээр тэрний хооронд авлага үүсгэнэ үү, бартер ирэх амнуу тий. Тэрийг авчих. Тэгээд тэрийг хоорондоо сайхан солилцъя гэж байна. Хэрвээ түрүүний ярьсан миний нэг хамтын ажиллагаанууд томоохон төслийг хамт хийе гэдэг гэрээтэй томоохон хамтын ажиллагаа бий болгочих юм бол энэ компаниуд хоорондоо бартерыг эргэлдүүлж болдог болж байгаа. Одоо бартер хийх нөгөө харилцаа холбоо муутай учраас бартер нь үнгүүдэд байгаа. Хангалттай том харилцаа холбоо хийгээд тэрийг менежмент хийж чадах юм бол маш том shared economy гэдэг байгаа шүү дээ тий. Бага нөөц бололцоогоо дундаа хуваалцсан. Сул нөөцүүд байгаа даа. Ямар ч компанид очисон сул нөөц байдаг байхгүй. Тэгээ үнгүү болчихдээ. Тэр хин ч хэрэггүй. Ахтал тэнд тэр чинь хэрэгтэй хүн байж байгаа байхгүй. Тэрийг бизнесийн зарчмаар эргэлдүүлж болох юм байна. Ярианы зундор хит хит айгүй гой шин бизнес модельөө танилцуулаад яваад байна л да тийм үү. За тэгээ харамсалтай нэг цаг болчлоо баг. Биднээс 50 минут. Ойрд ингэж гоё чөлөөтэй гоё ярилцаагүй миний бүр ам халаад. Бүгдээрээ Болдоатортай холбоо өрөөрэй. Twitter дээр дагаарай, Facebook дээр дагаарай. Wild-д одоо хоёр хэдэн үнэтэй юм танай компани? Одоо долуулаа. Wild-ийн вебсайтуудыг хараад байна. Маш их сонирхолтой айгүй гоё шийдлүүд гарсан байна. Тэгээд эн чинь айгүй нэг нөхөн дээр нь магадгүй та гэсэн ба шүү дээ тийм үү? You maybe гэх юм шаарай. Хүрэлцээрсэн баярлалаа болоо. Тэгээд дахиж ирээрэй. Тийм ээ. Тэгээ хэдлийн нэг хэдэн эпизодын дараа дахиж ярилцсанаа. Яхахгүй яриад одоо ингэ бас яриад явлаа. Яриад явал ингэ яриад нэг цаг мөртлөө онлайн тийм ээ. Ингээ хордоо явчихдаг байхгүй. Тэгээ YouTube-ийнхаа дугаарыг 2 цаг болгох юм байна тийм. Яриад явал маань юм нээлттэй яриад. Тэгтээ бодор гарааны лайв стрим үү? Тэдний бас нэг үргэж хийж байгаа ажил нь та бүхнийг холбож өгч байгаа шүү. Тэгэхээр болдоотой өнөөдөр чөлөөтэй уулзаа кофе аваад уухад бол маш их чөлөөтэй нээлттэй. Одоо бас миний харцсан байгаа нэг юм бол арт хоолн суулан миний бие мөн танай байгууллага үйл ажиллагаатай бас хамтрах сонирхолтой байгаа шүү. Чи надад илчлээд өнгөцөө. Тэгэхээр Art Finance дээр стартап Монголын удахгүй очиж Seed Accelerator програмаа удахгүй танилцуулах юм байна. Тэрнээсээ танилцлаа. Тэгэхээр бид яг энэ дээр ажиллаж байгаа. Тэгэхээр ингээ бизнес стил одоо ингээ явагдаж шаарж байна. Дараагийн дугаар дээр орохдоо бүгдээрээ partnership хэр явсныг
бас танилцуулах нь. Тэгээд хараа ярьцгаая. За баярлалаа. За баярлалаа. За баяртай.